Улсын хурлын нэгдсэн чуулганаар Хүний эрхийн үндэсний комиссийн 2024 оны тайлан илтгэлийг сонслоо. Илтгэл тусгагдсан асуудлуудаар холбогдох байнгын хороодоор хилцүүлэг өрнүүлж, тогтоолын төслүүдийг боловсруулах үүрэг өгсөн байна. Тиймээс хиймэл оюухан, цахим технологийн тооцооллын алдаа хүмүүсийг ялварлан гадуур хавтах, хэлмэгдэх нөхцөлийг үүсгэж, алгоритмын ил тод бас байдал нь түүнд хяналт тавих, шүүхэд хандаж эрхээ сэргийлэх боломжийг хязгаарлаж байна. Дэлхийн нийтээр технологийн хурдтай хөгжил нь гендер суурилсан хүчирхийлүүлдэг шин сувгуудыг бий болгож, хүчирхийллийн арга хэлбэр өөрчлөгдөж байна. Монгол улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл зоригийг мохох үр дагаварт хүрсэн гэд. За энэ жишээ тоо баримтаас гадна ийм кейсүүд байна. Сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх олон нийтийн мэдэх хэрэг тодорхой хэмжээгээр хязгаарлагдаад байна. Тийм учраас энийг хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг одоо тун яаралтай баталж гаргах хэрэгтэй. За эдгээр байнгын хороодоор хилцсэн асуудлыг хууль зүйн байнгын хороо, мэргэжлийн байнгын хорооны хувьд нэгтгэж улсын хурлд танилцуулж хэлэлцүүлэх үүргийг өглөө. За энэхүү Хүний эрхийн үндэсний комиссийн 24-д хилтгэл туссан 6 бүлэг сэдвүүдийг хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, инновац захин бодлогын байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хороо гэсэн 4 байнгын хороод хуваарлж төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх тогтоолын төслүүдийг боловсруулахар боллоо. Зөвхөн өнгөрсөн жилүүдэд Хүний эрхийн үндэсний комиссийн тайлан илтгэлийг улсын хурал сонсцсон болоод өнгөрдөг байсан бол энэ удаад байнгын хороодоор наривчлан хилцүүлж улсын хурлд дахин нэгтгэсэн тайланд өгүүлтийг гаргуулахар болж байна.